Сайн бацхан үзэгчдээ BB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаар та бүхэндээ залуу уран бүтээлч Дорч Тэрмийн Монгол төрх хэмээх бие даасан уран бүтээлийг төлөөлөх гэж байна. За ингээд та бүхэнд бас өнөөдөр мэндийг хүргэе. Тэ одоо тэгээ Blue Moon Art Gallery-д 44-с өрн бие даасан Монгол төрх нэртэй уран бүтээл үзэсгэлэн гэсэн нэлээ. Таны хэддэг бие даасан уран бүтээлээ ер нь бас гадаад оронд бас бие даасан уран бүтээл гаргаж ирсэн үү? Яг хоо ер нь бол Монголын зохион байгуулагч уралдаанд одоо үзэсгэлэн гүйцэл байгаль оролцдог л та тий. Энэ бол миний бас нэг ингээ хоёр дахь бие даасан үзэсгэлэн байгаамаа. Хамгийн анхны үзэсгэлэн хаана гарч ирсэн бэ? Ямар нэртэйгээр? Монгол орчуудын эвлэлийн хороо дээр гарч ирсэн. Тий, тэнцээ бодлохоор нөгөө юугаар Монголын нуус тавчаанаас сэдвэлсэн тийм түүхэн өрөмтөд ус хийжсэн. Тэгээ энэ удаа бас мөртэй үсэн наадмынхаа холбогдлолтой бас уран бүтээлээ бас хийсэлтэй. Гэтэ ер нь бол яг зөвхөн зураач юм бол ганцхан нэг юм эзэн нэг төрөлд барилдаад ах шаардлагагүй л те. Ерөнхийдөө өөрөө яг ямар нөхцлөөр яаж хэмээр байна тэр л чухал. Яг нөгөө хүмүүс бол мөр зурсан болохоор та зөвхөн мөр зурт юм уу гэх. Тэгэхээр тийм биш л те. Ерөнхийдөө бол чөлөөт уран бүтээлч гэж. Тий, зураач хүн ер нь тэгэл юу хэмээр байна тэрийгэл чөлөөтэй. Үзэсгэлэнд нийт таны хэдэн уран бүтээл тавигдсан байгаа вэ? Үзэсгэлэнгийн онцлог гэх юм бол бас. За үзэсгэлэнгийн онцлог гэвэл яг нөгөө Монголын бас нэг уужим сайхан байгаль Монгол морь хоёрыг л ерөнхийдөө л Монгол хүн болгоно л тэр сайхан байгалийн сайхан мөрөндөл дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө уужим тал юм газрынхаа илүү нөгөө зурхч дуртай ч юм уу те. Ерөнхийдөө тиймэрхүү лөнгөөс ажиглагдаж байгаа хэл та те. Яг онцлог гэх юм бол бүрөөшөө Монгол адууны одоо хэлбэр дүрстэй ерөнхийдөө өөрсдийн биед байгалийн шалгаралд үүссэн бие цогцос одоо энэ сайхан бүхнийг л гаргах гэж байгаа юм. Тэгэл яг энэ зураг маань наадмын өмнө гэсэн нэртэй тий маргааш үлээ наадам болохгүй. Тэгэл нэг жоохон холоос хэдэн морой хөдөлж ирсэн хэдэн хүмүүс нэг одоо сумын төгсөөж тийм жоохон зайтай тий. Тэгэл нэг овж байгаа хоёр морой ингээд яатсан дөнгөж буудлаад байж байгаа үеч байт юм уу тий. Нэг тиймэрхүү л нэг төр төрхийг л харуулчихлаа. Хамгийн их хугацаа шаардсан уран бүтээлт нь бол ямар бүтээл байгаа вэ? Ер нь биес нэг хамгийн анхны үзэсгэлэнгийн түүхэн уран бүтээлүүд хийж байхдаа тэрэн дээр л хамгийн их хугацаас ядаж байсан та. Түүхийг бол хүн худлаагаар хийж болохгүй. Судалгаа нь бол одоо тийм их бүтээлгүй биш. Одоо том номын сангууд, том эрдэмтдтэй судалгааг наадаг тий. Тэгэхээр нэг зураг бүтгэхийн тулд байгалийн зураг шиг ингээд шууд хүн байгальтайгаа харьцаа шууд зураад явчихдаг. Тэн дээр бол нарийн судалгаа тэн дээрс яг үнэн бодит мэдээлэл дээрээс тулгуурлаж хийдэг болохоор тэр бол хамгийн хэцүү бүтээлүүд болж байсан. Тэгээд тухайн үед бас нэг ерөнхийдөө тэр уран бүтээлүүдээ хийх ойролцоогоор би нэг 5 жилийн турш судалж бүтээж хийжлээс хамгийн үзэсгэлэнгээ сургууль төгсөөл ягаал тэгэл 2011 он гэтэл гаргаж ирсэн. Тий. Тэр л нэлээд судалгаа шаардсан л юм болж байсан л та. Ер нь бол уран бүтээлч хүнээс л уран бүтээл хийнэ гэдэг бол асар их төвчээр тий тэрэнд зориулсан бас нэг зүрх сэтгэл тэрнийхээ мөн чанарыг олох мөн бас өөрийгөө ирж хайх гэл ингээл асар олон төрлийн зүйлүүд л орж байгаа юм л та тий.
энэ бүхнээс л уран бүтээл бий болж бүрдэж байгаа байхгүй юу. Тэ зүгээр нэг урланд нэг юм ингээл гэлс ингээл зураад идэх юм бол биш л те. Хамгийн гол нь тэг зурхын тулд тэр хүн тийм хэмжээний юм хийх хэмжээний мэдээллийг гаднаас бас хүртсэн мэдсэн сонсол авах учиртай тий. Энэ бол байгаль байж болно тий. Одоо хүний хүрээлэн борчноос хүн хэрэгтэйг авч хэрэгтэйг орхиж л өгдөг шүү дээ тий. Энэ баг заг зүйл нь өөрөнд бий болгоно. Энэ мэдээллүүдээс л хүлээж авсан зүйлүүдээс л уран бүтээл бүрдэж байгаа болохоор яг хүний нэг тухайн хүний шууд харснаар тий. Ингээл харж байгаад ингээл нэг зурчдаг гэл тий. Энийг тийм болохын тулд тухайн асар олон жилийн одоо хүч хөдөл мөрхөлсөө тий мөн одоо мөнгө төгрөг санхүүгээ зориулсан байгаа байхгүй тий. Тэрний үн цэн нь бол шууд уран бүтээл дээр шууд тусдаг тий. Тухайн үеийн зураг ямар үнэлгээтэй байх вэ тийм ээ. Тэрүүгээрээ л үн цэн нь юм гээд шууд тодорхойлогддог гэж би боддог шүү дээ. Энэ зураач гэдэг мэргэжлийг сонгох шалтгаан нь бас юу байсан бэ? Багаасаа зураг сонирхдаг хүүхэд байсан уу? За ойр дотны хүмүүс ер нь зураг зураач болно гэдэг нь шууд хүний нөгөө сонирхол хөтөлж байгаа юм л да. Өөрөө ер нь гинт би зураач болоо гэж болчихгүй те. Өөрөө нөгөө ерөнхийдөө гартаа дүүтэй юм хүн чинь нөгөө урлаг зураг хаашаа хандаад тэрлэг бол өөрөө ирэхгүй явсаар байгаа л те. Тэгэл явсаар байгаа хот гэдэг нэг юм том соёлын хөншлөлтэй юм газар ирэхлээр Ахмад ийм өндөг уран бүтээлтэй хийсэн уран бүтээлийг харангуйтаас ангаж байгаа ч те. Тэгэл ямар зургийг хараад уран зураач болъё гэж бодсон бэ? Төрүүлсэн бэ? Тий. Анх хүүхэд байхдаа цэвж уган азарганы ноцолтон гэдэг зургийг тий. Энийг л мэдгүй мөнгөлөн байхгүй. Энийг би хуулж их зурдаг ч байсан. Тэрэн шиг л зураач болох юмсан л гэл ингээл хүүхэд байхдаа дуурайгаал зураалаа. Ерөнхийдөө тэр бол намайг урлаг руу их татсан гэж боддتي. Тэгээ мөн манай нэг ах байт юмс соёл урлагийн сургуулийг энэ Сэлбэр анги 1989 онд төгссөн байт юм аа. Тэр хүн бас миний амьдралд бас нэг урлаг зураач болох замаар ерөнхийдөө шууд 100 түлхсэн гэдэг л болно. Өөр ирэхгүй хажууд юм гоё юм хийгээд татлахын ерөөс хамгийн нөгөө хичээл ном юм уу бүгдийг хайчаад ерөөс цөөрөөр гүйцэтгэг ерөөс би нэг хэсэг ерөнхий дээр болж байгаа асуудалтай байх нээс хамгийн урлаг руугаа оролт зураг руугаа оролцоод тий. За дараагийн бүтээл байл үзэж байна. Анхны цас гэсэн нэртэй бүтээл байна. За энэ бол яг нэг Монголын бас л нэг цаг агарын 4 цагийн улирлын өөрчлөлтийг л харуулж байгаа юм л да тий. Адуу гэдэг юм бол зам бол хамгийн бие гоё цогцтой тий. Хамгийн гоё зөвлөрөөл одоо би хаахан гоё болсон байдаг тий. Үсээ хаяал хамаагүй гоё сайхан одоо хүнээр бол хамгийн гоё дээл одоо хамгийн гоё хувцаал өмснө гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэрэн шиг л одоо болсон байдаг. Өвөл болоод ирэхлээр бие онцлог одоо сайхан тархлаад усан сайхан хөмбөөгөл ингээ бүбэс л хөөрхөн зүйтэй болцдог тий. Тэгэхээр яг нэг тэн дээр би нэг зуны адуу өвлийн адуу гэсэн ялгаа гэж гаргаад ирсэн уран бүтээлүүд хийсэн байгаа л да тий. Тэгээ яг нэг анхны цас гэдэг анх цас орчвол нэг одоо Ойтгэрийн одоо манай ерөнхийдөө би ч уян байх л та тэгээд тэр хэсгээр ерөнхийдөө цас ингээл унахлаар ерөнхийдөө иймэрхүү нэлэнх үедээ л нэг цагаан нэг тийм одоо нөмөрөгч юм да тийм дивсэн юм шиг дээрээс хар юм харагддаг цагаан болцдог тий. Тэрэн дээр бас нэг хүүхдээ хахта тэгэл нэг адуу малуу үл зөнгөл малж байгаа юм чинь тий. Тэгэл тэхээ үед дурсан цасаал зурцал хийжсэн тий. Энд бас өөр улирлаар зурсан бүтээлтэй байсан. Монгол төрх гэж нэрлсэн юм л да тий. Яг нь Монгол гэсэн утга учир бол энэ соёл иргэншлүүд дэлхийд хааж давтагдахгүй ганцхан зүйл л тий. Бид бол одоо шинэ Монголын өөрийн гэсэн энэ сайхан өв соёл уламжлал биднэрт одоо ирсэн сайхан зүйлээр бахархаж амьдрах ёстой. Энийг бол хүн болгон бахархах ёстой гэдгийг мэддэг байх ёстой. Тэ хамгийн гол нь бидний нүдэн дээр энэ зүйл байгаад байдаг болохоор тэр зүйлийг ямар үн цэнтэй вэ гэдгийг бас зарим тохиолдолд мэдэрдэг тийм ээ. Тэгэхээр энийг илүү мэдэрдэг байх учиртай. Тийм учраас ерөнхийдөө уран бүтээлч зураач тийм хүмүүс их хуримч хүмүүс байдаг болов уу гэж би боддоо шүү дээ. Учир нь өөрөө баялгаа бүтээгээд өөрөө байглаасаа тэнд байгаа сайхан зүйлийг онцлогоо олж хараад хийдэг тийм болохоор мөн бас нэг тэнд байгаа бас нэг баялаг тэр имийг бас нэг очоод уулуурхаа ингээл хөгжөөл ухаад аваад гаргаж ирээд ингээд өөрчлөлт бүтцийн өөрчлөлт байна шүү дээ. Тэгэхээр Монгол одоо төрх Монгол одоо ерөнхийдөө дүр төрх гэдэг бол нэг иймэрхүү л нэг тийм энгийн одоо байдгийн бол гэж би бодсон. Монгол гэр бол Монголыг л харуулах дүр төрхтэй Монгол 93 наадам байна. Тэ бид нар чинь нэг одоо дэлхийд бол хааж байхгүй бол одоо тийм том соёлтой хүмүүс шүү дээ тий. Морин хуур гэдэг бол дээрээс л морноос л үүдэлтэй хамгийн гайхамшигтай хөг хайлгууд уу гаргадаг тий. Тэгэхээр энэ бол
Монгол гэр морин уур, Монгол мөр, Монгол амир, Монгол хүн эднийг бол салгаж ойлгоно гэсэн ойлголт ер нь байхгүй шүү дээ. Тэгээ дараагийн үзэсгэлэн ямар нэртэйгээр ямар зургуудаар гарах төлөвлөлттэй байгаа вэ? За яг тэрийг бол ер нь төлөвлөө хөлтэй. Тэгвэл яг нөгөө нэг эхний уран бүтээл дараагийнхаа уран бүтээлээ санааг өгч явдаг. Тэ дандаа өгч явдаг. Дараагийнхаа уран бүтээл дээр ер нь би шал өөр зөвлөж хийгээд зогсож магадгүй баг. Тэ тэрийг бол одоо тухайн цаг хугацаанд хэлэх баг. Гэхдээ зураач юм бол ер нь бол юмыг ирж хайж цаг юм хөтөл хувьсж явах ч штэ. Тэ яг нэг хэсэг бас нэг өөртөө таалагдсан хэм маяг руу хазаах үйж байдаг. Нэг хэсэг өөрөөсөө дотроосоо ирж хайж ухаж гаргаж ирсэн юм арааж илэрхийлэх тохиолдлууд байдаг. Тэгэхдээ зураач хүний хамгийн гол баримталж явах зүйл бол ерөнхийдөө цаг юм хөдөлгөрч байх хэрэгтэй. Тэ тэгжээж тэр хүнээс өөрийгөө шавхжээж, өөрийгөө дайчилжээж, өөрийгөө ялжээж л уран бүтээл төрөх хэрэгтэй. Тэ ер нь бол зураач хүний хамгийн гол зүйл бол хэдэн үзэсгэлэн гаргасан бэ гэдэг нь бол сонирн биш. Хэр сайн зурнаа зурч чадж байна вэ гэдгээр л энэ бол цаг хугацааны туршид их оронд нь тийм ээ мөн хооч үед хэрэгтэй. Тийм болохоор аль болох уран бүтээлийг сэтгэлээсээ зүрхнээсээ илүү сайн хийх ер нь бол хичээх хэрэгтэй юм болов гэж боддоо шүү дээ. Тий. Яг нэг бидний ч нэг хүүхд тахад л нэг яг нэг ах нар маань тэгэл айл майлаас тэгэл адуу ингээл аваал ингээл зөрүү солиал ингээл иймэрхүү нэг болтгол байсан. Тэгэл одоо тухайн үеийн томчуудын 8 байсан үү те. Тухайн үед л тэгэхэд л манайх нэг иймэрхүү нэг цагаан бас нэг юм унахтай гүү ирээл тэгэл ингээ байж гал буцаалаас нэг өөрийнхөө нутаг өрнөлөө ингээл гүгээл хэвчэл байдаг л байсан те. Тэгээ яг нэг унах маань ингээл хол явах замдаа ядрахгүй те. Тэгэл ингээл ихэн тэрийг ингээл хараас ихэ байж хатал тэр антим бол үрдэн ямар хайртай вэ гэдгийг л харуулж байгаа. Ямар ч тохиолдолд дагуулаад явна шүү дээ. Тийм ээ тэр. Тэгэхээр яг нэг энэгээр төлөвлүүлээл ерөөсөө бүхэл амтан одоо өөрийнхөө үр төлөв зохтой ямар хайртай байдаг үү те. Тэгээ тэр бол одоо онгон бол одоо амтны одоо шинэ нэг биологоос бүрдсэн зүйл чинь мэдээс ядарна цанган ингээл янз янз юм болдог шүү дээ те. Тэр бүх зүйл дээр л яг л хүний оюун ухаан шиг л үрээ харилцааг л харуулчихлаа. Санаад байгаа юм л да. Гэхдээ энийг л яг ахтар нэг оновчтойгоор бас би хэлж чадахгүй л байна л да. Ерөнхийдөө нэг нэрнээсээ л ер нь баг харагдчихлаа баг. Ер нь та уран бүтээлээ туураад нэрээ хамгийн сүүлд өгдгөөс л эхлээд өмнө ч нэрээ олчоод хамгийн сүүлд бас зураг тохиолдол байдаг. Тий байдаг. Тэгэхдээ юу л да ерөнхийдөө хамгийн түрүүнд нэг санаа нь ерөнхийдөө би нэг тийм санаатай зураг зурмаар байна гэдэг. Одоо ихэн нүрээ хайрлаж байгаа ч гэх юм уу тийм ээ. Тэр хоёрын хайртай холбоотой ч юм уу тийм нэг зураг зурмаар байна ч тийм төсөөлж байгаа л тийм л нэг сэтгүүл ихлэл бодогдно л доо. Тэгээ яг уран бүтээлээ хийж явж байгаа их дунд тэр дунд нь нэр нь жороод ич болох юм те. Үгээс бүр суул бодож байгаа. Ерөнхийдөө иймэрхүү сэдвийн зураг шүү дээ. Тэгэхээр гоё зургийн өөрийнх нь санааг илэрхийлсэн оновчтой нэр байх хэрэгтэй байна гэж нэрийн сүлд нь боддог ч юм уу. Өөс төрүүлээд ерөөсөө анханасаа нэр нь шууд ойлгомжтой онооцсон ч гэдэм юм те. Ер нь янз бүр л те. Заавал төрүүлээд тэгвэл зөв хойлт нь нэрийн нөгөө гэсэн тийм юм бол ер нь бол байхгүй. Миний хувьд тийм байд бас манай зураас бас ялгааг бол тийм л байх л та. Таернаас уран зураг сонирхоос илүү бас өөр чиглэлийн юм сонирх уу? Би бас тий бас нэг юм сонирхноо. Би бас нэг гэрэл зураг, фото зураг нэг тиймэрхүү юмуд бас өмнөөс их сонирхдаг гэсэн тий. Одоо ч гэсэн бас тэр чиглэлээ бас их сонирхдаг юм аа. Зураг авдаг гэсэн үг үү? Тий бас нэг яг мэргэжлийн төвшин мөвшөнд л яаж урах вэ? Өөрийнхөө сонирхлоороо л тий. Энэ бол тэгээ зураг авчаад авсан зурагнуудаас санаа авдаг бах тий. Тэндээс бол санаад авсан зургууд бол уран бүтээл төрнө тий. Ерөнхийдөө байгаль дээр этюд хийгээ явж байхдаа тийм ээ бас нэг тэр богинохон хугацаанд зурж авч тэмдэглэж чадахгүй өмнө нь тэмдэглэж чадахгүй зүйлийг бол ерөнхийдөө фото хайсан дээр бүтээгээ сүүлдэн тэндээсээ бас нэг тухайн үе өөрөө очиод үзсэн дээрээс нь фото зурагнаасаа бас ингээд нэг юм бас нэг тухайн орчиг санагдуулам те тэрийг фото зурганаасаа хараад за энд нэг ийм орчин байсан ийм агаар байсан шүү гэдгийг мэдрэл тэндээс хийх тохиолдол бас байгаа байна тий. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань өргөдөн оролцож өөрийнхөө бүтээлийг үзэгчд маань төлөөлсөн Дорж тэр махта баярлалаа. Ингээд таны ажил амьдрал өндөрөөс өндөр амжилтыг хүсэн юм. За ингээд та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгээд танай хамт олон хүмүүст юмд чинээс бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье.
inni Mongoling altargavyak haltalı allar jargın soğukta harva dellikidi martaq yosu Урлагын нэвтрүүлгээр та бүхэндээ залуу уран бүтээлч даваа нэмийн цуврал хичээлийг хүргэдэг билээ. Ингээ та бүхэн хичээлээ хүлээн авч үзнэ үү? Сайн байцгаана уу эрх мэнд үзэгчдээ. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ хөдөөний нэг одоо сайхан байгаль тийм хад одоо хэрхэн яаж зурх уу нэг өдрийн акшинг одоо та бүхэндээ зурж үзүүлье. За түрүүчийн дугаараар бол та бүхэндээ бол бас тал нутаг гэтрийг хэрхэн яаж зурхыг бас зурж үзүүлж ирсэн бол одоо энэ удаагийн дугаараар та бүхэндээ хадан дээр хэрхэн яаж ажиллахыг одоо бас товчхон зааж үзүүлье гэж хүсэж байна. За мөн бас рисункээ бол мэдээж бас гаргадаг байгаа. За рисункийг бол маш давчхан гаргаад ерөнхий бас мөн тэмдэглэгээ бас маш зөв гаргаад тэгээд та бүхэндээ бас зурж үзүүлье. За манай Монгол орн бол одоо хад уул ус хангаа говь газраараа бол нэлээд алдартай. Ер нь бол байгалийн үзэсгэлэнт газар бол их маш олон байдаг. Тийм учраас суралцагч нар маань бол одоо өөрөөр хэлбэл хөдөө хээр явж байхдаа хүртэл одоо энэ хад асах одоо яг ямар хөө байдгийм бэ гэдгийг бас үзэж судалж бас өөрсдөө бас янз бүрийн одоо ч ялангуяа техник технологи бол маш дэвшилттэй хөгжсөн үед бол та бүхэн бас аппарат гар утсаар аваад авчирч байгаа зурсан ч болно. Төдийлөн яг газар дээр нь байгаль дээр нь бас пилнэр бичиж чадахгүй бол бас тэгэх бас боломжтой байдаг. За хад зурхад бол бас олон янзын одоо техник байдаг. Тэрнээс та бүхэндээ одоо бас өөрийнхөө бас сурсан техник ажиллагаагаар бас та бүхэндээ хадыг тодорхой хэмжээнд бас зурж төлөвлөлээ. За мөн ерөнхийдөө яг түрүүний яг дээрийн хичээл дээр бас та бүхэнд түрүүчийн хичээл дээр хэлж хийсэн бас ерөнхийд нь хальваныг зургийг зурхын тулд бол одоо уумбар өнгнөөсөө эхлээд тагалтыг бол хийгээ явцдаг гэж ярьж ирсэн. Яг тэрнтэй адилхан уумбар өнгөөр ерөнхийд тагалтуудаа бол хийгээд
сүүдрүүдээ бол эхлээд тэмдэглэж чинь гэсэн үг. За досон будгийн ажил бол ерөнхийдөө хүндээсээ хөнгөрч явдаг тийм технологитой. За мөн бас энд нас нэг хоёр айл бас дүрслээд. За хөдөө хээр нутгийн бүсийг бол одоо айл мал хүн амтангүйгээр бол төсөөлөхий аргагүй. За мөн тэнгэрийн хэсгийг бас тэмдэглэгээгээ зураад үүлний цорхой, үүл мүл хаана юу байх вэ гэдгийг бас тагалдаа хийгээ явж байхдаа л бодолцоотой үлдээх газар нь үлдээгээл ингээл явчихна гэсэн үг. За мөн хатан дээр одоо та бүхэндээ энэ мастикийн дараад бас хэрхэн яаж ажиллахыг бас үзүүлье. За хад өөрөө ийм бас нэг тийм судалтай байглаасаа бас тийм тогтолцоотой гоё байдаг шүү дээ. Тэгэхээр бол хадны ажиллагааг бол бас манай зураач нар ч маань адилхан ер нь бол хүн бүгд бас хадыг бол бас янз янзаар бас хийдэг л дээ. Бас өөрийнхөө арга техник ажиллагаанд оруулаад бараан газар нь бараан үлдээгээд одоо энэ мастикийнхаа өөрөөр хэлбэл энэ хадныхаа судлуудыг их гоё бас гаргаж өгөх газар нь гаргаж өгөөд ажилладаг. За энэ маань бол өөрөөр хэлбэл уран зургийн бас нэг тийм техник ажиллагааны бас төрөлд ороо явчихж байгаа. За одоо мөн та бүхэндээ нэгдүгээр паланы хэсэг дээр бас ажиллаж үзүүлье. За одоо саяныхаа мастикийн гэсэн одоо энэ хэсгүүдийг өөрөөр хэлбэл биерээрээ бас жоохон нэгтгэж өгөөд хаана нуусах уу, хаана бас бичих үү гэдгийг бол бас энэ дээр ингээ ажиллагаагаар гоё харуулад өгнө гэсэн үг. За мөн бас ингээ орсон гарсан хадныхаа бас объемыг те бас гаргаж өгөх хэрэгтэй. Хад ч өөрөөр хэлбэл одоо янз бүрийн одоо хэлбэртэй байдаг шүү дээ. Арцгар хад байна, тийм гүлгэр, судалтай, илгэн, боржин гэл янз янзын одоо хад чулуунууд бол байдаг.
манайхаа одоо ёроол хэсгээр нь бол одоо нэлээ сүүдэртэй. Тийм учраас одоо юм хөхөмдөг өнгөөр бас сүүдрийг бас илэрхийлээд өөрөөр хэлбэл одоо хүүтэн дулаан өнгө гэдэг нь уран зурагт бол зайлшгүй байх ёстой. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ хаттай мөн гэр оролцсон одоо ийм хэсгийг Монголын нэг одоо бас нэг хэсэг газрыг бас ингэж та бүхэндээ төрсөлж зурж үзүүллээ. За мөн эндээс бас та бүхэн бас товчхон хадан дээр одоо хэрхэн яаж ажиллахыг бас ойлгосон байх гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна.